Хөтөлбөр Дорнод аймгаас бэлтгэсэн мэдээллээр үргэлжилж байна. Дорнод аймаг нь Монгол Улсын газрын тосны олборлолтын 95%-ийг дангаараа бүрдүүлдэг. Газрын тосноос гадна нүүрс, алт, жонш гэх мэт ашигт малтамлын олон ордод туулуурхаан үйл ажиллагаа явуулж байгаач төрийн хяналтын механизм сул байгаа байна. Уул уурхайг дагсан байгаль эколог иргэдийн амьдрах орчны дороотол нөхөн сэргээлт гээд хүндрэлтэй олон асуудал орон нутагт тулгамцаар байна. Дорнод аймгийн хувьд уул уурхай газрын тосны 168 тусгай зөвшөөрлүүлжилж, эдгээрийн 80% нь олборлолт, ашиглалт явуулж байгаа гэлээ. За ашигт малтмал газрын тосны газраас тус аймагт зүүн бүсийн төлөөлөгчийн газраа нээгээд жил гарын хугацаа өнгөрсөн ч уг газар нь өнөөдөр хүртэл хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих ямар нэгэн дүрм журамгүй байгааг онцолж байна. Бид нэр чиг үүргийн хүрээнд бол хяналт тавих журам бол одоохондоо боловсруулагдаагүй байгаа. Манай ашигт малтмал газрын тосны газрын дарга маань бас сая 1 сарын 1-ээс эхлээ шинжлэгдсэн баяр мандалтаар маань ажиллаа өгөөд ган хуй гэж дарахтаа болсон журам одоо чиг өөрө хөтөлбөр юмнууд бол одоо эхнээсээ гарч байгаа. Тэгэхээр журам боловсруулагдаад ирэхээр ямар одоо хяналт тавихын яаж ажиллахын гэдэг маань цаашдаа тодорхойлох баха. Дорнод аймагт сүүлийн жилүүдэд уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагааг шүүмжилж эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцлүүд байнга гарах болжээ. Энэ бүхэнд иргэд болон уул уурхайн компаниудын дунд холбох гүүрэн болж хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллагын үйл ажиллагаа өнөөдрийн хүртэл жигдэрч амжаагүй байгааг шүүмжилж байна. Урд өмнө ч ахтар мэнгийн талдных ахтар малчид бол орж байгаагүй. Гэхдээ л одоо тэр мал ахуй идэх одоо өвс тэжээл юу гэдгийг тэр юм нь бас л хомос болж гин ер нь цөлжилт явагдаж гин л гэж хүмүүс ярьдаг. Би ч бас нэг удаа очиж тэрнгээр халахгүй сум руу явж байхдаа бас ер нь газар нутгийнхын байдлыг харахад өвс нь маш сэрэг дачирхан болчихсон. Тэгэл одоо ер нь юу гэдгийг одоо өмнө нь одоо халиурч ийсэн нөгөө сайхан өвстэй талмын бас байхгүй болсон ээлжсэн шороо хийсэн тийм л болсон байна лээ. Газрын тосны 19-21-р талбай дээр тос булцсан. Донконуудын зүүпэнд булцсан. Хүзэр гიშгэ шууд тосног гараад ирнэ. Тим нөхөн сэргэлт гэж юу вэ? Тэр нөхөн сэргээл 70 тонныг дааж явах ёстой гэж байгаа байхгүй юу? Стандартын дагуу яг хийх юм бол. Тэгэхээр тэндээгээр ажлын хэсэг ингээд 40 дүүний ажлын хэсэг 23 онд яваад тэр дээр явган гарах гэхэд тойроод явна чи цөмөрнө гэж байгаа ажил. Газрын тосных нь хүмүүс нь өөрсдөө тийм нөхөн сэргэлт хийчихээ тэр хийсэн гэдэг юм. Тэнд нь ямар ч эрүүл өвс урахгүй. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 713,900 га талбай буюу аймгийн нийт нутгийн 5.8% нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн статистик байна.